Өнөөдөр олон улсын чихрийн шижинтэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ өвчин нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвч юм а. Манай улсын хувьд чихрийн шижин өвчнөр 200 мянга гаруй хүн өвддөгч тэдний ердөө 300 л онцлогддог байна. Эрт онцлуулж чадаагүйгээс үүдэн жилд дунджаар 200 гаруй хүн нас бардаг өндөр үзүүлэлттэй байгаа юм а. Чихрийн шижин өвчин нь хоёр төрөл байдаг. Нэгдүгээр хэв шинж нь итгэх боломжгүй, гэхдээ сахар хэмжигч аппаратаар огцон өөрчлөлтийг хянах, инсулин эмийн тунгад харуулах, зөв хооллож тогтмол дасгал хийснээр хүндрүүлэхгүй байх боломжтой. Харин хоёрдугаар хэв шинж нь амьдралын зөв хэмнэлээр бүрэн идэх боломжтой байдаг. Манай орны тухайд гэх юм бол ойролцоогоор 300 мянган хүн чихрийн шижинтэй буюу одоо нийт хүн амын бараг 10% нь чихрийн шижин өвчтэй гэсэн судалгаа байгаа. За тэгээд энэ ерөнхийдөө бол сахартай хүмүүсийн нас нь бол маш их залуужж байна. Яг тэгэхээр манай улс урд нь бол нүүдэлчин амьдралын маягтай байснаас одоо илүү хотчлолтой холбоотойгоор суугаа амьдралын маяг руу шилжиж байна. За чихрийн шижин өвчин гэдэг бол чихэр их эзнээс болж үүсдэг өвчин биш, хэвлийн таргалтаас болж үүсдэг өвчин байгаа. Тэгэхээр хэвлийн таргалтай холбоотойгоор жил ирэх тусам чихрийн шижинтэй хүмүүсийн тоол нэмэгдэж байна гэсэн үг. За урд нь бол чихрийн шижин өвчнийг бол идэх боломжгүй өвчин гэж үздэг байсан. Одоо бол 30 хил ойролцоогоор турж чадах юм бол идэх боломжтой өвчин гэж үздэг болсон. Чихрийн шижин нь зөв онцлогоо хяналт эмчилгээ хийгээгүй тохиолдолд зүрх судас бөөрийн дутагдал, хараа муудах зэрэг хүндрэлт хүрэгдэг. Чихрийн шижин туссан хүмүүсийн 0.5% нь онцлуулдаг, харин үлдсэн 99.5% нь хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг байна. Жишээ нь одоо миний хувьд гэх юм бол дархлаа дарангуулах хоёр янзын хүнд өвчин туссан болохоор нойр булчирхай бетээс одоо инсулин дааврыг одоо ялгаруулдаг үйл ажиллагааг одоо сармагжуулж одоо зогсоосон гэсэн үг л. Тийм үндсэлтэйгээр одоо диабетнийгээр анхаа онцлогдож байсан. Хэв шинж нэгийн хувьд бол ерөөсөө бүрэн сэргийлэх боломжгүй өвчин байна. Гэхдээ яг нэг боломж байдаг нь болохоор хожим үүсэх одоо хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой байдаг. Манай улсад чихрийн шижин өвчнөөр жил дунджаар 370 хүн нас ордог гэх тоо мэдээлэл байна. Үүний 85%-ийг 30-аас 60 насныхан эзэлж байна. Иймээс эрт онцлогоонд хамрагдаж чихрийн шижингийн шинжилгээ өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм а.